Нэг сэтгэл дайл багт хахад бардаг л хөг зүйлдээ. Амгалан руу тэмүүлэн явдаг. Юусэн цагаан хүслийн хөг учиг байвчиг жамын олон хөг томьёонод би. Хадаглаад биеийн гурван хүслийг мэднэ. Эрүүлэнхийн хүсэл, эдийн хүсэл, танин мэдхэн хүсэл. Ил гурав бол биеийн гурван хүсэл. Хайрлцах, хандлах, үрийн хүсэл нь юу? Андын хандлах, үр гэсэн. Энэ бол бидний гурван хүсэл. Нийгмийн гурван хүсэл нь юу? Эзэн зэрэг инх хамгаалангийн мөнхрөх хүсэл. Дараалал амтч атаалцсан болж байна. Нөгөө л үүнийг тогтоохон хөг учиг нь юу юм? Нэг ингээд өнгөс тогтоочих зүйл биш. Таних нэгэн бол үүнийг бодлогын хөтөч болгож болдог. Тэ. Нэг бол үүнийг ингээд юусэн шоод хөг л. Нөгөө цацлын юусэн хөг шүүд. Тэ. Тийм үү? Нэг бол зүүрлээд үзтэй өрмөн. Эрүүлэнхийн хүслийн ардаа гэж ухъя. Харилцах хөг хүсэл нь. Эзэн эрхийн хүслийн төрөө гэж харъя. Ингээд босгоо байна дээ. Тэхэн. Тийм үү? Тэхэн. Нэг бол энэ ардынхан эрүүлэнх орших хөг зүйлийг энэ төр биеийн хүслийг дүүргэж барж байна. Дүүргэж барж байвал энэ эзэн эрхтэй төр байхгүй. Тэ. Түүнийг хийж дүүргэж барахгүй бол юу? Энэ төр эзэн эрхээ алдсан байна. Тийм үү? Нэхэр юусэн цагаан хүслийн хөг учиг чинь нөгөө юуруу хэлэхдээ л хэрэгэлдэг хөг зүйл биш байх нэ. Тий. Нэрмлээд хөгж ажиж болдог байх нь. Тийм үү? Тий. Өнөө цагийн нэг үндэсний аюул байдлын номлол гэдэгт чинь наадах чинь тэгээд багтаж ороогүй харагдаад байгаа юм да. Тэгээд багтаад. Тэгэл явцсан төр төшөө маань хох байгаа да. Тэгвэл эдийн хүсэл нь хандлах хүсэлтэй. Нэг хамгаалангийн хүсэл. Тэгвэл тэр эдэн жишиг нэгэн газрын баялаг баг тийм үү? Тий. Тэрийг хандлна гэдэг чинь зөвхөн бүл ир юм биш. Үүлэн танилах, албан танилах, ахуй танилах гэдэг. Нар Монгол түмэн олноор ханилж байна шүү дээ. Тэгж байна. Тийм үү? Нэгвэл тэр эд баялаг энэ ханилж байгаа орон зайд хуваалцаад амгалан байна. Тэр алтыг нь амгалан болгоход зориулах ёстой олон бидрийг нэг хагаралдуулах нэг орлогын болон эрх мэдлийн зааг ялгамж үүсгэхэд хэрэглээд байгаа учраас ардууд дургүй байна л дээ нүд. Тэгвэл тэр эдэн зохимжгүй. Нэг бол өөрөө эдэн зохимжгүй. Алисэл ханилж байгаа орон зай зохимжгүй. Ингээд амгалан алдуулж байна. Тэгвэл өөрөө гэнэ бодлого буруу байна гэсэн үг. Бодлого буруу. Тийм үү? Нэгвэл тэр эдийг мэдэж хэлээж л хөгөөлж л байх. Хат нэгэн улаан хөгдөмөрийг хат ажилгантай болгож л тийм үү? Тий. Илт нэгний дүүргэж л зэвжэдэн дүүргэж л яваа тийм биз? Тий. Мэн амгаланд хөтөлбөл тэр эдэв зөв бодлохоор хөрч байгаа хэрэг. Тий. Нэгэр энэ жамын томьёонуудыг зүйтэй дүүргэж ухаж бодож бараагүй л болвол гарах хохирлыг тооцож дийлээгүй болохгүй гэсэн. Дүүргэж барвал болно гэсэн үг байна. Тийм байна. Нэгвэл танин мэдхэн хүсэл нь үрийн хүсэл нь мөнхийн хүсэл энэ баг нь юу бэ? Тэнд байгаа таниж мэдэх хөг зүйл нь өөр удам хойчод ирээдүйд мөнх гэдэг чинь энэ жамын зүй тогтыг хадгалах үгүй. Тэр хүний таниж мэдэж байгаа мэдлэг нь жамд нийцтэй байна уу, жамд нийцгүй байна уу гэдэг юм байна. Хүнийг ангах, домнох мэдлэг хэрэгтэй. Хэрэгтэй. Тэгвэл яргалах мэдлэг байгаа юу?
Байгаа. Тийм үү? Хамлах мэдлэг байна. Байгаа. Хордуулах мэдлэг байна. Байгаа. Тэрийг бол дэлгэрүүлж болохгүй нэг байна. Тий. Тийм үү? Дэмний хөв зүйлийг бол дэлгэрүүлэх нь байна, тийм биз? Тий. Нэгхээр хаана засаглана гэдэг чинь юуг цээрлэж юуг дээдлэх үү гэдгийг заагийн тогтоохыг л засаглана гэдэг байгаа шүү дээ. Эрхэмлэх нь юу юм? Цээрлэх нь юу юм? Тийм үү? Тэгэн байж мөн чанараа хадгалдаг байхгүй юу? Мөн чанар бол ховшилгүй хөгжил. Гэвчийгээ түүний шин чанар нь мөн чанарынхан эсрэг орших цагт тэр заяа бүр алдурдаг. Их хүрэг хүн холбоотой тийм үү? Тий. Нэгэн энэрэл эцгийн ачлыг хариулах учиртай тийм биз? Тий. Энэ бол ховрошгүй мөн чанар. Гэвчийгээ үрийнх нь гаргах үг үйлдэл шин чанар нь нэг хэн зовох очгод байвал яах вэ? Хүн холбоо тасран шүү. Тэгэн. Тийм биз? Нэг бол байглаан дээдлэх. Орон хангаадаас үсэглэх. Уул ус амнах. Тэнгэрээ шүтэх. Газраа нэвэх. Жаман дагах. Энэ бол Монгол хүний мөн чанар. Зэргэлдээ таван твэд тэтгэж. Жамын тэнцвэрийг хадгалж явах нь Монгол хүний мөн чанар байхгүй. Энэ нь Монгол төмний ахуйд шин чанарт энэ мөн чанарынхан эсрэг байвал яах вэ? Харин тэр цагт тэнгэртэй гисгэгдэж хөрөстөн тогшруулдаг. Нөхөн холбоо тасарч байх юм шүү дээ. Тийм байна. Саяын 9 хүсэл дээр чи нэг за 6 8 энгийн 5 болчихтол төрийн бодлого болчих юм шүү дээ. Тийм үү? 8 уу? Зөв өчөө борох. Хүүгэн чамтай хөөрөөдөл хөглөөд байвал өгөөд бид 30 хавар 30 өвч хөөрөх хөгзөл байна. Тийм байна. Энэ хөгзөл чинь ордарын чинь бид нийгмийн гэдэг хоорон ирэм байна. Тийм байна. Хүндэн гурав. Тийм байна. Багны нуус сая зүүрлээ. Зөөрлчлээ. Тэгвэл эрчим хэмээн ховд энэ чинь өөр юм бас. Дөрвөн үзүр бол хас дэгрэний дэгрээ байт. Тэгж та. Ийм өөрөө эрчмийн хөг уурсуулаа. Тийм. Нүм. Харилцаа хөгжүүлэнд бол дуугар тойрог байдаг. Харилцаагаа чинь өөр тойрог байхгүй. Тийм байна. Тийм байна. Өөрөөр чинь бүхлэх хүчтэй. Тийм байна. Тэгш байх. Дөрвөлжин хөгсөөр. Тийм байна. Тийм. Тооны бэлэгдлээс гадна энэ хэлбэр хөг дүрсэн бэлэгд бол уугуул хөг хийнэ гэж ариун хөг. Ил хөг чинь жамын химийн томьёо нот бий. Наатыг бол гурвуулжин гэж нь бол харин гурвуулжингийн талууд нь сууралдаг. Энэ хамгаалан бол тий. суур тал. Тийм үү? Тий. Ханилах хөгжүүл бол тал. Эдийн хөгжүүл нь баруун тал. Энэ чинь өөрөө ингэж дүүрэж чандамлаж өгдөг. Наатас төгөлгөө 50 мөр улам нэмэгдээ авчлаа. Би тэгээ гурвалжингаа бартчих. Ингээ тэгэж үсэн байж гурвалжин нь болж байна. Тийм байна. Нэхэр гурвалжин гэдэг чинь тал. Урдарын өнцгүүд нь. Ийм үрийн заяа гэж байгаа бол. Засаг ард газар гэж байгаа бол тийм. Эл бүхэн чинь урдаар ирэн нэр шиг, эмэн нэм шиг, үрэн үр шиг байн байж цэгүүд үсэн. Тийм үү? Зүүрлээд үзвэл нэг хүн л байна. Тийм. Бага да зөв очвол яах нь? Ийм үрэн заяа болох. Үүнийг ингээд тал татах нь. Тал гэдэг нь юу? Хүндлэлгүй газар эр тогтохгүй. Инэрлгүй газар эм тогтохгүй. Итгэлгүй газар үр тогтохгүй. Тийм. Нэхэр тал гэдэг чинь энэ харилцаа нот. Нөгөө гурван цэг татах талууд байх нь шүү дээ. Тэнд орон зай үс.
Эцгээ хөндлөж, үрстэй итгэж, ижил гэргийгээ гинэрж байгаа бүл ямар харилцаатай, ямар уур амьсгалтай байх вэ? Тийм биз? Тий. Ийм өөр хайл өвчин зовлон орох. Алаа бүзэн урагштай байх. Мал сүргэн нүсэх. Тийм биз? Хичхэн боён болдож. Нүгэн хөрөнгө болж. Тийм үү? Тий. Зайлн яс болж. Бэгчдэг байхгүй. Энхээр ил хөг зүйлүүд бол энэ жамыг таних вэ? Мэдвэл зөхгүй нөт байхгүй. Энэ бол тийм өндөр сүрхий мэдлэг биш. Орчлонд хүмүүн болж мэдлээд л дээд ухамсарт нэгэн болоод л хинтээ нэгэнтэй орон зай цаг хугацааг хуваалцаж дүүрэх гэж л байгаа бол хинтээ нэгэнтэй нийгэмш гэж байгаа бол хэн нэгний өмнө үүрэг хариуцлага хүлээх гэж байгаа бол хэн нэгэнд хүлээн зөвшөөрөх гэж байгаа бол ямар нэгэн зүйлийг хийж дүүрэх гэж байгаа бол эднийг мохохгүйгээр юуг дүүргэж юуг алдах юм? Тийм биз? Тий. Ингээ хөглөөд ухчих бол харин ингээ тэгвэл энэ хөг учиг зүйлүүдэнд үрдээ та нар байгаа энэ тавиланга одоо тулгараад байгаа нөхцлөө эргээгээ тэнгэрт атаглаад өвгөд бидэнд удмынхан дээдүүдтэй мэдүүлж барвал энэ жамдаа нийцтэй ямар хөг бодлого байх вэ гэдгийг чинь тодлоод л зүглээд өгөн шүү дээ. Тийм ээ. Түүнийг л бид онгодынхоо мөлийг хиймээр байна гэдэг. Одоо манай хэлээр бол одоо эрхэм зориг гэдэг юм болоод байна да тийм үү? Тэр хөг зүйлээ ухааран байж л түүнийг л мэдэн байж л тулгарах саадхан буулганыг давж үлдэх маддаг болгоныг засдаг. Тэр цагт л маддаг гэдэг чинь ухааны ундраг болно. Саад гэдэг чинь тэсвэрийн ундраг болно. Тийм биз? Тий. Мадгаан давтаад байвал нүгэл болно. Саад нь бүдрээд байвал дүнг болно. Энэ хүмүүн дүрлэгтэн гэдэг чинь нийлээдгүй дээд ухамсарын өндөр сэрхүүтэй. Тийм үү? Тий. Дэнгэрсэн хөгээвэлэр хүмүүн гэдэг чинь уучигтай бол тэнүүн жаргалтай амьдраад л буцахтай өөрийн сүнс хөгөө дэвшүүлэл буцдаг төрөл. Яагаад вэ гэхээр ухамсартай байхгүй. Тий. Алдаа мадгаа тань. Түүнийг засан. Тийм үү? Тий. Хүлээн зөвшөөрнө. Өршөөж барна. Энэ бол хүмүүнд л байдаг чанар. Хүний дээд эрхэм чанарууд байхгүй. Итгэл гэдэг, хүндлэл гэдэг, энэрл гэдэг, талархал гэдэг, өршөөл гэдэг. Тийм үү? Нэгэд энэ зорж байгаа үйл хэрэгүүдээ хийж илээж байгаа энэ хөг өчгүүдээ давхад ямар та үлийг дүүргэж ямар та өчгийг барахад хилэн уур байна уу, хорсол байна уу, ата байна уу? Аль эсвэл тэр дээд хүүгүүд байна уу? Талархал байна уу? Хүндлэл байна уу? Чин нэг хэм ялгарч байна да. Тэгж. Тэр чинь өнөө мургаа мод мэд. Тэнгэр эцгээсээ тосож байгаа тэнгэрийн цагаан баг нь байхгүй. Тэр талархаж байвал тэр талархлын хөг ивээл. Тэр зөвхөн өөрт наалддаг. Тэр багнаа дамнаж дэргэд олон тэр сэрхүү ирдэг байхгүй. Хөвгүн чи түрүүн айлтлаа шүү дээ. Үлгэрлэх нэг баатартай болно гэж. Тийм болно. Тийм үү? Тий. Нэр чинь хэн нэгэн тодорч, хэн нэгэн тохох боломжтой биш. Хүмүүн болгоны лав ухамсартай босгох тэнгэрийн цагаан заяа байхгүй.
Тэр гол дүр хэрэгтэй бол тэр тэнгэр эцэг байл шүү дээ. Өөрийн дүрээр. Тэнгэрлэг явахыг жимжлэх нь. Тийм үү? Тий. Нэрэл хөг зүйл өршөөл нэг үсэн гингээд энэ газар их итүүгэн их дэлхий чинь дүрээрээ байна шүү дээ. Тийм ээ. Уул шиг анхаарав гэдэг шиг уулыгаа бодоод ирчүүдийнхээ хөгийг уулаараа л дурслаа. Өрдөө хөг хайралцаанд бол тийм л хөг байгаа. За хүмүүс их сонирхож одоо их ам асууж байгаа юм шиг асуудаг нэг үг байдаг. Тэгээд онгодууд бөөнөр та нар тийм л мундаг юм бол манай энэ хэдийг нэг бүгдээ нэргээ ажихгүй яадаг ингээд нэг тэгдэг. Энэ дээр та нэг хариу хэлж өгөөч. Нэг нэргүүлэх гэдэг. Одоо дарга нараа л энэ одоо төрийн төвшөөдөл нэргүүлэх гээд байгаа юм байна гэдэг. Одоо мөргөхөө харуулдаг юм. Төрөл рүүгээ халддаг юм. Тэнгэрийн гисгэл гэдэг чинь нэг удам хийдэг юм биш. Эрлэг нэгний дэнсэн гэдэг чинь өөрийн төрлөөрөө төлдөг юм баггүй юу? Наар зам твэд аж төрж амьдарч байгаа тийм үү? Тий. Замбэ хааж айгэнт бай. Жамын хөг учиг бол жамдаа нийц. Наад хөг учигт нь бол замбын эзэд нь та нар үстэ. Тий. Тийм үү? Тий. Би энэ алба бүлээ хийж барахгүй байна. Ирээд үнэ гисгэгээ гэх гэж байгаагаас ялгаа юу вэ? Дэгтлээ монхаг. Эцэг өвгөч нь хүмүүн төрлөختнийг боол нэгний дөнгөнөө салгаж хаад байхад үртээ та нар дүнггүй гавл гэжтэй дүнгтэй сэтгэл гэжтэй дүнгтэй үйлдэл гэжтэй дүнгтэй боол нэгнээс ялгаа юу болох юмсыг дэнсэл шүүх болохоор л хоёр тойлд нь хуваах. Нүтэл энэ зага энэ хар байвал гол чинь ямар өнгө байх юм? Энд нь хатуу энд нь зөөлөн байвал гол чинь юу байх юм? Энэ голчийн хоёр тал нь яг ижил байх. Хоёр тал одоо чи халуун хөвдөн байлаа. Тий. Бүлээн л байж таарна шүү дээ. Алг хорвоо гэдэг чинь алгалж л таарна. Тий. Дүүнийг бүхэлд нь багтаах нь эзэн хүний хандлага байхгүй. Тийм биз? Тий. Буруугүй буруутан гэж байдаггүй тийм үү? Тий. Нэгнийх нь зөв нөгөөгийнх нь буруу гэж хааж байхгүй. Тийм биз? Тий. Энэ олон хөгжүүлэн дээр дэнслэг хөгжүүдээ хүртэл умартаж. Ахуйд нь соёлд нь байсан хөгжүүдэсээ бүр тоохолдож байгаа. Дихэрэл болохгүй. Нэгэд бидний айлдаад байгаа туулал түүх болоод үннийг дэнсэлдэггүй гэдэг нь тэр. Дэнсэлгүй хүлэн зөвшөөрөх хэрэгтэй. Яа, энэ хөгжүүл чинь байрын гэмэл дүнгтэй болоод байна уу гэхээр бүхлээр нь хүлэн зөвшөөрөхгүйгээр наана өөрсдийнхөө дутуу хаагаас ирэн болчиход сонирдохыг хүснээр сонирдож, харахыг хүснээр харж, мэдрэхийг хүснээр мэдрэхээр яах юм? Яаж тэр гарцыг олох юм? Тийм үү? Олохгүй шүү. Олохгүй. Чин эзэн хүн гэдэг чинь түүний даах хэрэгтэй. Тийм биз? Тийм билээ. Домч хүмүүн яаж хүнийг эдгээгээд байгаа? Тэр зовлогыг мэдэрч байгаа учраас тэр. Тийм үү? Таних байгаа учраас тэр. Дэмч хүн яаж дэмчлээд байгаа? Мэдэмгүй мадгийг мэддэг учраас дэмчлээд байгаа юм шүү дээ. Тийм биз? Тийм. Засагч нэгэн яаж засаглаад байгаа?
Дэггүй нэг юм өмдрийг мэдэж байгаа учраас тэр шүү дээ. Тийм үү? Тий. Нэхэр ахуйдан амьдралдаа тэгж л хандах хэрэгтэй. Бүтээгч нэгэн болох сайн хэдийн гэсэн. Юм. Бэртгчин байж өөр болохгүй. Энэ хандлагаас хөвсөн байж л өөрөө магнат хэлсэн хөгжүүл. Хэд чинэн үг үйлдэл нь ижил мэт боловч хандлага нь өөхөн байхад л өрөм хүртэл өөрөөр тогтдог байхгүй. Тийм биз? Тий. Эзэгтэй болгоны цай чинь өөр байна шүү дээ. Тэгэл яах. Тий. Ингээд бүтээгч гэдэг нь юу хэлнэ үү гэхээр 5 зэ. Үүнийг хөвгөн үржи өөрөө ихэд сайтар тогтоож авах. За. Хожмын үүлэн чинь ёр эрэм бэлэн танихад хэрэг болно. За гэлээ. Эд. За. Оюун. Цаг хугацаа. Хим. Заяа. Энэ 5 зүйл болвол дандаа илээгдэж байдаг. Хорогдож байдаг. Өөрөө гарагт энэд байхад хичнээн эд илээгдэж байна. Дээр мод төлөгдөж байна. Тэгж байна. Нийл зул ноцож байна тийм үү? Тий. Нөгөө чиний өмнө сууж байгаа ч гэлээ. Юугүй цоорчихгүй ч гэлээ. Илээгдэж хорогдож байгаа. Тийм үү? Тий. Амьсгалж байгаа агаар чинь. Тийм үү? Эдээс чинь тийм биз? Тий. Нэгвэл оюун гэдэг чинь энэ сэрхүү. Сэрхүү чинь сэрсэн л бол энэ чинь нөөлөж нөхөгддөг зүйл биш. Илээгдэж хорогдож байдаг зүйл. Баггүй. Тийм үү, дүүрж идэх зүйл биш юм уу? Мэдээллээс аваад. Чинь илээгдэж хорогдсон байж. Таньж мэдэж байгаа хөө. За. Тийм байна. Нөгөө талаас нь тийм байна. Нэхэр цаг хугацаа чинь мэдээж урсаж байна тийм үү? Урсаж байгаа. Энэ хэм хуваалцаж байна тийм үү? Тий. Заяа нэгэн байгаа учраас заяагаа илээж л учирлээ суудалж байна тийм биз? Тий. Нэгвэл үүнийг нөхөхийн аргагүй. Өөхнө хэлэл өнөө гарагт үржи ингээд өвгөд биднийг шалгаагаад суухад энэ чинь юуг үрсээ эрхлүүлэх хугацаанаас чинь тийм үү? Бүлдээ эзэн болох хөгөөс чинь тийм үү? Нөр ямар нэгэн хөгжүүл хийх зүйлээс чинь энэ мөч хоромч нь хуваачиж байгаа биз дээ. Тий. Энэ нөхөгдөх үү? Нөхөгдөх. Тийм үү? Тий. Харин энэ тэгвэл учирсных ирэх гаригийн энэ 5 цэн чинь харин илүү ухамсартайгаар аж төрөвл. Тийм үү? Илүү мэдлэгтэйгээр үйлдвэл. Илүү зөв хандлагатайгаар ханилбал эцэг нь байвал үйлхэн байвал дэмчин байвал яах вэ? Өөрөө л олон хүний энэ 5 цэнийг нөөлөж гамнаж барна. Энийг өгнө гэж байдаггүй. Нөхөн гэж байдаггүй. Гамнаж л бардаг байхгүй юу? Тийм биз? Бүтэмжийг нэмэгдүүлж өгөх нь шүү дээ. Тийм. Нэхэр хөвгөн чи дөрвөлжин хараараа хөвгөө шиг хийж байгаа. Зонтой олны шидтэн олонтой учиглуулж цэцэн мэрэгдтэй хөөрөлдүүлж байгаа. Яаж вэ? Мөн л тэр цэнийг гамнах гэж байх нь шүү дээ. Тийм байна. Тийм байна. Нэхэр бүрийн 5 цэнэ гамнаж бардаг. Өөрөөлийн 5 цэнийг тэтгэж бардаг. Ийм хөгжүүлийг бүтээгч гэдэг байна. Тийм үү? Тийм. Нэхгүй хүний хөгжүүлийг барсан. Дэгтэй тэргүй илэгдэж хорогдож байгаа хөгжүүлийг хэд бүр идэж хорогдож байвал яаж. Үүнийг дарлагч гэдэг байна. Тийм үү? Тийм. Нэхэр боол гэдэг чинь юу? Энэ 5 цэнэ өөрийн хүслээр залж бардаггүй гэл боол гэж байна шүү дээ. Тийм үү? Тийм байна. Нэхэр боолыг хална гэдэг нь юу? Энэ 5 цэнийг нь
Өөртөнд нь буцаан олгосон байх нь шүү дээ. Хамгийн дээдийн буян заяа гэдэг орчин цагаар бол тэрийг л үлдчихэд тийм ээ. Одоо тэгвэл монголчууд өмнө хүмүүн төрлөختнийхөө өмнө хүлээсэн үүрэг бол энэ 5 цэнийг тэтгэх бүтээгчдэг зэх. Бүтээгч хандлагыг түгэх. Нэрэн даа нарын ахуйд соёлд ёсонд байгаа. Сэрхүүд байгаа. Сэдэлд байгаа. Заяанд байгаа баггүй. Түүнийг олж мэдэж таних хөвгөлж бүхэлж үг болгож үйлдэл байлгаж чадвал өнөө үн цэн гэдэг чинь өөрийнхөө цэнийг чи тусна үнлэмжийн бусд нь тогтоодог байхгүй юу? Тэ. Үннийг буулгах үгсээс чинь илүү үннийг сонирдог сонор нь зэхэгдсэн байх хэрэгтэй. Үннийг хийх үүрийг чинь таних мэлмээ зэхэгдсэн байх хэрэгтэй. Тэр чинь үнлэмж бол. Нэхэр Монгол түмэн сэтгэлдээ юу багтаах нь? Хүн төрлөختнөө багтаах нь. Тийм биз? Тэ. Сэтгэлдээ хүмүүн төрлөختнөө багтаан байж бодол хөг оюун чинь энэ жам гэдэг зүйл сая орж ирнэ. Борхон ходоод улаахан зүрхээ бодоод байвал жам хизээж харагдахгүй. Тэнгэр хизээж тэмтрэгдэхгүй. Хөлөрөст хизээж тэтгэхгүй. Учиг нь эвээгдэж байгаагаа танихгүй. Дэмнэгдэж байгаагаа ухаарахгүй. Танихгүй учраас сэрэхгүй. Сэрэхгүй учраас талархахгүй. Талархахгүй учраас түгэж барахгүй. Түгээхгүй учраас яг бусдад үнэлэгдэхгүй байхгүй. Нэхэр сэтгэлдээ хүмүүн төрлөختнөө багтаавал нэг л хүнээ бодож байгаа нэг адил тав тухыг хараад л уул болгоныг нураагаад л ус болгоныг эргүүлээд байж болохгүй. Энэ хүмүүн төрлөختөн орчлонд үүссэн үүрэг гэж байна шүү дээ. Тэ. Тийм үү? Нэр чинь хүнлэг байх ёс байхгүй. Хүн чанар. Тийм биз? Байгаль дэлхийтэйгээ харьцахтаа ч хамаатай байх хэрэгтэй тийм үү? Энэ дээд ухамсарыг тээж байгаа хүн чинь энэ ургаа мод эрчим хэмнэн хувь зөвлөлбөл ургаа модтой ижилгээд байна шүү. Тий, тий. Түүнийг л ойлгож ухвал тэр цагт юмд хандлах чинь өөр бол. Тэртэй цагт хүмүүн зон олны бүтээмж эрс өөр бол. Хүмүүн төрлөختнөө сэтгэлдээ багтааж иж улс орноо засаглах нь тийм ээ. Ард олноо саян гэрүүлнэ. Тооцсон. Гэхдээ энэ үүрэг нэгний таасгалж байна. Бүх хэлбэл өөрөө хоорондоо уялдаатай. Тий. Гэхдээ нэгийг нөгөөд хүчээр хойж болохгүй яг үрмэ. За. Бүлээ бодон байж бие засдаг. Ааха. Гүрнээ бодон байж бүлээ засдаг. Ааха. Тэнгэрээ бодон байж төрөө засдаг байхгүй юу? Ааха. Нэхэр ахуйдан амьдралдаа бол энэ сэтгэлдээ бол хүмүүн төрлөختнөө багтаах нь байна. Үүр хэрэгтэй бол яах нь? Тэнгэр байн байж л төр засарна. Өнөө нартын урдч нь байгаа нүхнийхэн уучгийг олохгүй байвал төр чин засрахгүй. Охно. Охлаа. Одоо юу тулгараад байна? Намсэрлэх хагаар. Одоо бол болох төр тэгэндээ. Тэгээд Монголын төрийн утааг шийдэх гэж төр босох ёстой юм уу? Гүйцэд. Ингээд 90 алд дурна үстэ. Хийх ажлын нэг нь л байх хэрэгтэй. Тийм. Тийм биз? Тий.
Өнөө 9 цагаан хүслийг чинь хөгжүүлээд ардынхан эрүүл саруул орших хүслийг нь дэмнэх л учигд. Тийм үү? Тий. Нэгэн байж дүрт хөгжүүл чинь төрийн үлийг даасан тэнгэрчнгүүдийн бас хөвгөлөд орно шүү дээ. Бүү мөргөлийн хөг ёсонд тэнгэр заяатны үүлэнд нийгээс нөгөөг хорлож хайлах чаддаг гүйлгэж дарлал хөг зүйл хийдэг тийм ядмахан хөг зүйл ёс гэж хааж үгүй. Багтаж дэмнэж тэтгэж өршөөж засаж дэлгэрүүлэх хөг зүйлд. Тийм биз? Огн тийм баймаар тэгээд нөгөө болохгүйг нь үлдээд нийт нөгөө үн цэний нэр төрийг гутаагаад байгаа хүмүүс зөндөө олон байгаад байдаг. Тэгээд орга модон журттай богонтой хүмүүний сайтай мотовэлгүй. Өрөөдийг харах хөвзүүлийг мэдэж байна гэдэг өөртөө боо ходын сайгаа таны жил байгаа юм байлгүй. Нэгэн эзэн биен дээр ирээд буцах орчлонд удаман дагуулж тэнгэрээ хөдөлгөх сүстих улаачд байх нь байна. Тэнгэр газартаа цууратж хөгшөдөн бүрсэн өрсөд байна уу байна. Цөмгөө олон байна. Хөрст Монголд. Тий. Нэглэгээд жамыг дагаж л тэтгэнүү гэхээс жам босоор үлдэж өр болохгүй. Тийм үү? Тийм билээ. Нартад байгаа өрс бид нар хоорондоо муудалцаад өш орсол зангидах дээр тэнгэрт байгаа үг дээдс нь бас тэрэг дагаад хуваагдах уу? Хоорондоо шийдэхийг хүлээх үү? Тэг. Тэнгэрийн үйл болгон өөхөн байлгүй дээ. Өвгдийн зам бүхэн бас өөр л байлгүй. Заахлаа. Үрсээ манаж хилэн жанчуур болох нь байж байгаа байлгүй. Хайлаг болгоны шингээгээд манад харан байгаа л байлгүй. Онгодод ороосоо норно гэж үгүй. Тийм лээ. Дэд чинь хэмээг эзэмшиж үүлэг дааж шид нэг хураасан хэдэж. Өвгөн бэ бол улаачин үгээрээ шогшиж гүйдлэхгүй ч гэлээ. Өөрийнхөө үгээр шогшиж гүйлгэж барах. Хэвэтэнгүүд гэж бас биш үү? Тийм лээ. Тийм лээ. Ямар өвгөн бэ дангарил улаачид суудаж байгаа биш. Тий. Монгол минь сэргэн мандах цаг хугацаа төтөлж байна уу гэж бүх хүний сонирхдаг зүйл. Та бүхний өндрөөс талдвал өндөрсөх юм байх бай. Онгод бид чинь баруун зонд урд хойд дээд доодод биш дэргэд чинь биш. Бүхэлд нь хаан чиг зэрэгсэн оршин. Орон зай цаг хугацаанд баригдамгүй учраас л буудлаж байгаа юм шүү дээ. Дэргэдээс чинь манан дээрээс чинь толтно. Урдд чинь хөтлөн араас чинь дэмнэ. Хөхрөх Монгол мандах гэж юу? Тийм бил. Мандаж байна. Мөхөх эрсдэл байна уу гэж юу? Их байна. Зэвүүн цагийн төгсгөл сантай цагийн эхлэл. Юутач хөг зүүн сэрхүү сэрцгээж байна. Тийм үү? Тийм билээ. Зүгэн олохгүй биш олож байна. Цаг нь налахгүй биш налж байна. Энэ бол сайнны төх. Харин нөхцөл нь бүртгэхэд, олбон зэхэгдэхэд, үйл нь нэрхэд эзэнгүй байвал тэр амаргүй. Тийм билээ.
Тийм үү? Тийм хамгийн эцсүүл дээр. Олбоксын тэнцэх хэгдэж хэрэгэн зэрэг нь хурж нөхцөл нэг нь бүртгэхэд эзэн нэгэн үгээ бол тэгээд л хоосон. Бүх хичээл зүтгэл нурах гэдэг шүү дээ. Нэгэн шүү дээ. Адаглаад бол засал үйл хийлэгч гээд. Агаар бие домнуулъя гэж ухаалт. Тий. Тэгвэл бид ангаана гэдэг чинь ховсгчиж байгаа юм биш. Нөхцөлийг бүртгэлж байгаа. Тэр зовлогыг нь эхлүүлээд байгаа үндэс байна тийм үү? Тий. Түүний эрчмийг сааруулна. Өөрийн гол тамирыг тэтгэн. Амин чанарыг нь нөөлнө. Тийм үү? Тий. Энэ бол химийн хувьд заслын учиг байгаа байхгүй. За ингээд цээр тавина. Яагаад? Тэр хүүг учиг химийг алдагдуулахгүй гэж. Нэхэд тэр цээрийг дагуул яах нь? Илааршиж идэг нь зөрчүүлдэг. Тэгээд зөв хөгжүүлэг зөвтгөл яах нь? Түргсэн. Тэгнэ. Ингээд илаашрах нөхцөл нь бүрдвчиг. Эзэн нь итгэх итгэл үгүй бол яах вэ? Тэгээд хөдөлмөр талаар бол. Надад тэгээд амьд байх амьдрах хоёр төв ялгаатай дөө. Эзэн хүний хандлага суугаагүй л бол амьд байгаа төдийл гэсэн үг. Хэдийнэ Монгол мандахгүй юм гэж хүлээн суугаа бол эзний хандлага биш л гэсэн үг. Мандна гэдээ байгаа чинь ямар төлөв хэлэх юм. Тэр төлөв рүү нэг гариг ямар бүтээмж хийсэн. Найдаж суусан уу? Зүтгэж шогсон уу? Тий. Эргэлзэж тэнэгэлсэн үү? Итгэж урагшсан уу? Тийм үү? Хэзээвэ гэж юу? Миний хувьд л Монгол мандаж л байна. Мөхөр сөгцсөн юм алга байна. Үрсийн минь хувьд тэмүүлж байна, зүтгэж байна. Харсан байна, онсон байна. Зүглэж байна гэсэн үг. Тий. Нэхэр хизээвэ гэдэг хөгжүүлч нь хүмүүн болгонд бас өөр байж болох. Тийм үү? Тий. Тэр олны хөгжүүл нь ивэхэд яах вэ? Монгол мандлаа мандсангүй гэдгийг хэн үнэлэх юм? Монголчууд л биш байх. Тий. Тийм үү? Мандлаа гэж сэтгэл нь амрахгүй мандчихэд яах гээд байгаагаар мэдэн байж л мандуулна шүү дээ. Тэгнэ. Тийм биз? Нэхэр эзэн хүний хандлагатай нэгэн бол хизээ мандах бол хизээ сайн цаг ирэх бол хизээ хаан буудлах бол хизээ баатар жанжин ирэх бол гэдэг. Хүлээгээл байвал дэрэгдэг хаанач танихгүй. Хүлээгээд л байвал баатар гавьяач магтаж барахгүй гэсэн үг. Тэм. Тий. Харалт хичнээн сайхан үйл хөрөст Монгол дээр болж байна. Яг одоо энэ мөчд. Бид энэ орон зайг ингээд хаваалцсан суудж байхад хэдэн үрээс нартад мэндэлж байна. Хэдэн үрээс эцэг рүүгээ хүндлэн харцаар харж байна. Тий. Хэдэн бүл халуун бүлээн дулаан байна. Тийм үү? Тий. Хичнээн үрээс хүсэл тэмүүлэхэн төлөө хичээ зүтгэж байна. Яг одоо энэ дөрвөн уулын хормоод хэдв Дийлэнх нь амьдрал ахуйгаа өдөн татчихгаал бүх юм болгож бүтнэ гэж итгээл шогсож байгаа шүү дээ. Тий. Хариуцалтайгаар эцэг рүүгээ хүндлэн харцаар биш айдсын харцаар харж байгаа нь байна. Бага. Яг одоо. Тий. Ингэхдээ хүндлэн харцнаас цөөн байхгүй юу? Тийм билээ. Харцуулагдахгүй цөө. Тий.
Тийм үү? Тий. Нэгэд айлын цөөрэ туйлаж айлын тэтэх юм. Цөөрөдөхгүй байлаа гэд байхгүй санаж болохгүй. Тий. Гэвчийг цөөрөдөхгүй байна гэд бас байхгүй санаж болохгүй. Нэхэр Монголын ирээдүй. Өнөө мөнхөд Монголын заяа өндөр төлөв байсан өндөр төлөв. Хөх мөх тэнгэр Монголон ивэж л байгаа. Ивэсэрч ирсэн. Ивэгч бол. Тийм биз? Тийм билээ. Төвөн дэлхий тэтгэж ирсэн. Тэтгэж байгаа тэтгсэрч байх бол. Нэхэр яаж байх нь? Хийж. За. Дүүргээ тэтгэх хөг зүйл бол. Тэгж л бархан дэвэр. За та дээр яриа нөгөө яг нөгөө дөрвөлжин хараараа бичдэг маань энэ хүрээд өндөрлөх нэ. Нэг цэнэгэнд басаа та нөгөө төмөө олон сонсож байгаа хүмүүстээ бас бид бүхэн бол танд маш их талархдаг. Энэ одоо сайхан сэрхүүг бидэрт ухааруулахад маш их өнөмөр оруулсан гэж хүндэлж хайрлаж авдаг. Та тэгээд энэ төмөө олондоо нэг хандаа сайхан сургаал үг хайрлаач. Да. Ингээл хандаа. Тэгээд хөхрөх толовтой хүмүүс монголчууд чанд манах ёсоо таньж л тэнгэр заяагаан дагаж л жамт нэгнэн үргэж л дэрэгдэх нэгнэн ачилж л дээд нэгнэн тулж л доотх нэгнэн нөөлж л орших хүчтэй. Амгалан нэгнийг тэмүүлэх цагт гал өлөмөт батран хөрст монголчуудад хөг чэжинд нь дүлбэ. Мэлмэ харцанд нь цогбэ. Заяа үүлэнд нь шидбэ. Сэтгэлд нь инэрлбэ. Бодолд нь орчлон бэ. Үйл хэрэгт нь заяа тавилан бэ. Чэжиндээ баригдах бус. Орчлонг багтааж дүүрвэл гавалдан хашигдах бус. Огторгүй зөөрлөж барвал тамиртай хураан суух биш. Заяандан өргөж үлдвэл нэгэн сэтгэлийн хөг, нэгэн бодлын чигч, нэгэн үгийн ам. Орчлон гэрэл төлдөг. Очлох очно. Хөхрөх тодовтон бүхэнд бай. Нэг Монголын итгэл, нэг Монголын зүтгэл хүмүүн төрлөخت нь зүглүүлж барна. Тэнгэрэн тэтгэж барна. Хөрөстөө нөөлж барна. Орон хангай лус савдах хормос тэрлэгээс өршөө нэгэн эрежил тосох өгöd бус. Замба тэвэхэн эзэд бол тэдэнд бас өргөж дүүргэж зур. Тийм чадамж нь би. Шидэн би. Хөгн би. Тийм үү? Тэнгэртэн эвэгдэж газартаа тэтгэдэгч гэлээ. Хөрөст газараа хамгаалж тэнгэрээ өргөж бардаг байхгүй юу? Тийм биз? Тийм байна. Өдрийг юм гуугаад авах ш бид бас хэмдэмээрээ тэднийгээ дэмнэх ёстой ш. Тийм. Наад чинь л нэг гуйлах чинь сэтгэхүүгээсээ гарна гэдэг байгаа юм. Дэрэгдээсээ ч гоо, тэнгэрээсээ ч гоо, хөрөстөөсөө ч гоо, өвөгдөөс биднээс ч гоо. Атдаг сүлдээ альбин тэрэн байсан ч гоё. Альбин тэрэн бишэл бол гойлгын хөвгөн чинь нэвэх нэвэч л баг. Харин гойж байгаа нэгэнд зүглүүлэх. Тэнгэрэн өргөөд газраа манаж өөртөө эзэн болж байгаа нэгэнтэй бол тэнгэр газар нь хавсарч таван твэн нэгдэж сая жам зүй ёсороо орчих байх та. Тех баха.
Хүчтэй хүчгүйгээ нөөлөх нь эв биш. Хариуцлага нэгнээ хүлээж бардаг нь эв байхгүй юу? Нэхэр зам төвд хариуцлага байна тийм үү? Тийм байна. Нэхэр жамаа тэтгэж тэнгэрэн өргөж хөрөстөө нөөлөж бардаг эзэн байна. За чи яаглаа. Монголчууд бид бүгдөө л тэр гойлгочин сэтгэлгэнээс салмаар байдаг. Уг нь өстой нэг бүх юм байна. Тэгээд байгаа юм харж тахаач. Тэгээд үрсэн нэх бүүүлэн бүлэн өвгдөн намаглан өвлөн тэгш алдран бүтэн заяан дүүрэн байгдэ үрсэн. Зааглалаа. Таны өрөөл бат сайхан өршөлөх бай. Одоо манай улааш нар л үнэхээр олон шидтэй улааш нар байна. Үнэхээр мундаг онготууд л өстө монголоор дүүрэн байгаа. Тэгэхээр тэд нар маань хийж байгаа зүйл нь дандаа бүтэцтэй зүй тогтолтой айгүй логик стилгээтэй байгаа байхгүй. Юм чи ерөөсөө нэг юм эд шидийн юм биш байгаа байхгүй. Тэг мэдхгүй хүн бол тэр чи эд шидийн. Тийм. Мэдж байгаа ойлгож байгаа хүнд бол энэ чинь учир шалтгаантай, зүй тогтолтой. Тэгээд тэрийг ингэж засаж залруулах аргачлалтай. Яг шинжлэх ухаантай яг адилхан байгаа. Адилхан. 13 дугаар зуунд ухаалаг утас гараад ирвэл тэр шийдтэн шүү дээ. Тийм үү? Тэнгэр жожолкоор зипо асуугаа шийдтэн шүү дээ. Нөгөө саяын 5 тансаг өргөлч нь бараг бидний нөгөө технологийн дэвшил гэдэг шиг юм сонсогдож байна л да. Магадгүй одоо энэ интернетийн бурхан тэнгэр гэж байдаг бол бид нар төрөөр ярьдаг утас Nokia тэгсээр iPhone хүртэл тавьж байгаа юм шиг. Тэг яг л тийм. Тэгэл тэр хөгжлийнхэн шатанд энэ бүх хөгжлөндөө хүнийг ирээд буцаал ер нь ангар ураг амсаал ингээд сарахад тийм байна. хүрдэн хүртлэл гаргасан алдаа оноогоо ойлгодог хүлэн зөвшөөрдөг тэрийгэ застдаг байх хэрэгтэй. Тэгээд чадчихна гэдгийг л одоо илэрхийлж байгаа хал харуулж ийн гэж бол би тэгээд ойлгож байгаа. Тийм. Яг тэр хоёулаа танаа энэ нөгөө амжилт баахан шагналуудын юмнууд их нэг харуулчмаар санагдчихлаа бас. Хүмүүс нэг хотлоо бол төсрөөд байж магадгүй нэг хоёр гэдэг. Тэ? За. За эдний офсыг нэг тавчгаа ингээд харуулчих. Энд сайхан ингээд залууч 40 өдхөн гүжлөө танах чинь. Тийм. Олон өнгөч бас нэлээд өндөр дөө. Одоо нөгөө Монгол аж ахуйн нэгжүүдийн хамгийн их зардлууд угаасаа тэр цалин. Манайх дээр бас нэг юм энэ талтаа гарч байлаа. Энэ талтаа гарчвал авахад арай хэлбэр юм байна. Цалин мөнгөний асуудал гэдэг бол бас нэлээд асуудал. За яах вэ? За энд нөгөө дурдчихсан зүйлүүд маань байх шиг байна те. Энэ бол нөгөө энэ юу байна? Манай нөгөө оны шилдэг стартап болсон. Монголын маркетинг менежментийн хүрээлэнгээс энэ болохоор 2023 оны шагнал байна. За тэгээд нөгөө энэ нийслэлийн стартап тэмцээн одоо нөгөө стартап film гэдэг чинь ерөөсөө тэмцээн уралдаанд ороод санаагаа хэрэгжүүлээд бодит үр дүнгээ гаргаа. Тэгээд нэг юм таны хэлээд байгаа цалин гэдэг зүйл чинь нэг ийм шагнал урамшууллаар яг тэр нөө зах зээл дээр шууд бүтээгдэхүүнээ гаргаа тэмцээнээс шууд юм борлуулалт хийгдээд авах юм байна. Их төвхтэй. Шууд 8 шиг ингээд явчихгүй. Тэгэхээр ингэж юмж байна. Тэгээд энэ маань болохоор сая би бас нөгөө яриандаа дурдсан IT паркаас зохион байгуулсан юм стартап чаленж Mongolia гэдэг. Ийм нийт Монголын 98 компани оролцоод тэгээ шилдэг 5-д нь үлдээд манай 2-т орсон байгаа. Тэгээ энэ бол ер нь нэлээд бас чанартай тэмцээн болсон. Цаашдаа яг энэ тэмцээнээр дамжуулаад олон улсад гарах гарцууд бас нэлээд юм нэгтгэхэр байна гэж харсан. Энэ болохоор нөгөө Astana Hub энэ бид нэр акселератор хөтөлбөрт нь тэнцээд манай CarePay гэдэг төсөл маань компани маань тэгээд манай бас багийн гишүүд маань 2 хүн Казахстанд бас энэ хөтөлбөрт нь хамрагдаад амжилттай нэг 200 Төв Азийн 200 компаниас 15 шалгараад 15-аас 13 нь амжилттай төгсөөд ирсэн. Тэгээд ингээдтэй бол 350 мянган доллар юм бас гранттай төгссөн компаниуд ховорхон. Тэрний нэг нь бол манайх болоод ийм нэлээд өсрөнгөө амжилт гаргасан нь бол энэ байна. Яг одоо бол бас манай хамтрагч маань Америкт байгаа.
Эрэхтэй бас нэг ийм аваад ирнэ. Тэгэхээр бас ийшээ нэмээд илүү оройд ирэн залчин. Тэр болохоор яг Сахиурын өндөд Silicon Valley-гийн резиденс хөтөлбөр байгаа. Танай номнууд чинь ер нь бас орчин үеийн менежментийн номнууд өөрөн байна дээ тий. Тий. Байна. Бас манай өргөөний судрууд бас байгаа. Өргөний судрууд чинь бол тэртээ дэргүү та нараа үлдэж байгаа юм чинь. Толгой дотор чинь байгаа л гэдэг. Тэгээд харьцуулах дээр ямар хөө сэтгэл төрж байна. Ер нь бол ойролцоо зүйлүүд нэлээд байна. Одоо энэ жишээлбэл энэ Life and Work гэдэг зарчмууд гэдэг Ray Dalio-гийн ном байна л да. Энэ дээр бол гардаг гол хөг санаануудад ерөөсөө зарчмын хувьд байгаад байгаа байхгүй. Тэгээ та одоо монголчуудын хөг хандлагуудыг яриул хэр зарчимч хүмүүс гэж бодож байна монголчууд. Нөгөө уг нь бол монгол хүний андгаа заавал гэдэг чинь зарчим гэсэд нэг хатуу барьдаг байсан бол таараад тэр нь алдчих дээр л болохоо очиад байна гэж боддог. Тэгэхээр яаж нэхэр ерөөсөө зарчим гэдэг хөг зүйл бол өөрөө ажил байв, хувийн амьдрал байна уу, ажил байна уу, зорилго байна уу те. Бүр хоббигоо хөгжүүлэхэд хүртэл нэг гитар тоглоод сурах гэсэн нэг бүтээгдэхүүнээ сайн борлуулах гэсэн ч өөрийгөө эрүүл болгохыг гэсэн ч бүх юмд яг энэ зарчимд хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол яаж нэхэр ерөөсөө тийм нэг Америк хүн гэхээр шал өөр жамд амьдраад барууныхан гэхээр шал өөр ертөнц үйлчлээд шал өөр элэг бүр зүрхтэй байгаа юм биш байгаа байхгүй. Тэгэхээр энэ манай монголчуудын менежментийн хэлээд байгаа Монгол энэ гүн ухаан гэдэг юм ялчгүй бай. Тэгэхээр энийг ингэ зүрлүүлээд надад бол нэг юм сонирхолтой хөгжил байгаад. Одоо шийбэл энэ номыг онгодуудад уншаад яриад өгөх юм бол ингэж нэг сонсоо бол тэрийг л хэлээд байгаа юм шүү. Энэ юм биш үү? Би чамд ингэж хэлээд байсан тэр юм биш үү гэдэг. Тэгээд ингэж хэлнэ. Бүр яг 100% таарахгүй маа гэхэд нэг юм мэдээж эн чинь өөрөө өөрсдийнх нь өв соёл юм сэрхүү юмд таарсан нэг жоохон өөрчлөлт байна. Гэвч нэг юм жамын нэг зүй тогтол гэдэг юм байгаад байна ш. Тэр бол ялчгүй байгаад байгаа байхгүй. Тэгээ тэрэн дээр бол одоо жишээлбэл ингээд нөгөө юу байна. Манайх бол манай компани одоо OKR гэдэг Objective Key Result гэдэг юугаар ер нь ийм менежменттэй барьж явдаг юм. Тэр нь бол ингээд ерөөсөө үр дүнгээ гаргая. Өдөрт нэг 3-5 л ажил амжуулчих. Манай тий. Тэгээ 7 хоногийн дарийн агсан түвшний 3-5. Тэгээ сарын агсан түвшний 3-5. Тэгээд эн чинь нөгөө юугаар календарч юугаар явна л. Улирлаар хагас жилээр гэл. Тэгвэл эний гол санаа нь бол юу гэхээр энэ бол нөгөө одоо ч ингээд нэг зорилго тавьчаад за одоо энэ хэдэн албаараа энийг дүүргэн шүү борлуулалтаа хэд болгон тэрийг хэд болгоно гэл ингээд нэг зорилго тавьчаад доошоо тараад штэ. Тэгвэл өвөн тэр OKR-ийн нэг хамгийн давуу тал нь бол би энийг л хийж чадна гэдэг нөгөө гурвалжингуудаа доороос нь үрдэг байхгүй. Тэгэхээр одоо манай энэ 37 хүн чинь өдөрт ямар бүтээн байгуулалт хийж чадах юм бэ? Тэ? Манай дизайнерууд юу хийх юм? Инженерүүд нь юу хийх юм? Ийм операшныхан маань юу хийх юм бэ? Гэдэг юм чадамжуудаа ингээд гаргаж ирэнгүүт орой дээр нь манай энэ компани жилдээ хийж чадах юм гарч ирэх байгаа байхгүй. Тин чи яг манай 10-ын тогтолцоо байгаа байна. Энэ 10 өрх энэ өрх юу хийж чадах юм? Тэ? Энэ сайхалтууд юу хийж чадах юм? Энэ 10-т юу хийж чадах юм? Энэ 100-т юу хийж чадах юм? Энэ 1000-т юу хийж чадах юм? Гэдгээр нь тэрнээс ингээд хүний чадахгүй юмыг муу хүн зарсан өнөө өөр гэдэг шиг тий. Чадахгүй юмыг даалгачаад чадамжгүй нэгнээс хариуцлага нэг шиг утгагүй зүйл байхгүй гэдэг шиг юм байл л дээ. Тэгэхээр эн чинь нөгөө шууд удирдлагын хөг тогтолцоо мэдээж олон зүйлүүд байгаа. Гэтэ бүгдээрээ зарчимтай учраас биеийн амрыг бодоод хязгаарч тэгдэг байсан байхгүй. За би нэг 5 юм хийж чадах байсан. За энэ талаарх дэшиг 3. Тийм зарчимлгүй л байсан байгаа байхгүй. Монгол хүний зарчим чанар гэдэг нь яг л үннээрээ байдаг. Тэгэл хэлсэн бол хийдэг. Тэгээд тийм нийгмийг бий болгож чадсан учраас л өнөөдөр бидний энэ өв соёл энэ зүйлүүд бол ийм өндөрт хөгжиж чадсан байгаа. Тэр нөгөө монголчууд дэлхийн нийтэд би нөгөө гадагшаа яриад энэ өвөгдөөсөө түүхээр хараад дандаа ингээд монголчууд одоо агуу гүрэн босгохтой амар дан хийсэн гэж яриад байдаг. Гэхдээ их Монголын дараа хүн төрөлхтөн хэдэн зуун жил амар амгалан байсан бэ. Монголын их амар амгалан гэдэг чинь намрын юм налаас өдрийг хэлдэг юм аа. Хүн төрөлхтний соёл иргэншил энэ зүйл чинь хөгжихэд Монгол гэдэг зүйл байгуулагдаад өрөнд орн ингээд холбогдоод тэгээд Монгол эргээд хүчээ алдтал энэ 200 жил дэлхийн нийт амгалан байсан байгаа байхгүй.
Мөргөлдөөн тэмцэлгүй. Энэ үед өсрөнгөө хөгжил гарч ирсэн байхгүй. Урлалын, гойзын, барууны сэрэг мандалт гэсэн тийм. Тэр чинь нөгөө монголчуудын авчирсан амгалан дээр бий болсон зүйл байгаа байхгүй. Тэгэхээр ингээд бид нар бол зөвхөн юм барбарианчууд ерөөсөө биш гэж яриад байна. Асах гонгөрүүл одоо бас алдас болохлоо. Чингис хаан дахин төрөх юм уу? Магадгүй бараг хэд дээрээ төрөөсөл гэж бодож байна. Тэгээд Тэмүүжин төрхүүгүй юу гэвэл мэдэхгүй. Тий. Чингис хаан бол яарсан бид нар ч одоо дундаа нэг Чингис хаантай байгаа шүү дээ. Тэгэхээр тэр яг энэ хөг зүйлийг нөгөө оноос нь нэр гэж яах юм уу? Үүрэг хариуцлага гэж хүлээх юм уу те? Бас олон талаас нь философи бараг нөгөө асуулчиг болох байх л да. Гэтэ монголчуудад Чингис хаан хэрэгтэй юу гэвэл үнэхээр хэрэгтэй. Хизээ хэрэгтэй хэрэг өнөөдөр хэрэгтэй байгаа байхгүй. Яг тэгэхээр өнөөдөр бид нэр яг юм эцэггүй айлын хөвгтөж байгаа. Тэгээ хоорондоо эвэлж чадахгүй. Нэг нэгэ хүлэн зөвшөөрч чадахгүй. Тэгээ яагаад тэгж юм хэрэг өөрөө өөрийгөө хүлэн зөвшөөрч чадахгүй байхгүй. Тэгэхээр өөрөө өөрийнхөө алдаа дутагдлыг хүлэн зөвшөөрүүлэх тийм нэг Чингис хаан шиг бидэнд рол модель хэрэгтэй байхгүй. Гол дүр. Тэ? Тэгэхээр бид нэр одоо манай хүүхдүүд бол Spider-Man, Batman тэнцэнээс яагаад тэгж юм? Нөгөө ясанд нь цусанд нь нөгөө нөхөрлөө хадгалах, нөгөө бусдыг хайрлах, хамгаалах, хүчтэй байх энэ тарих мэдрэл энэ нөгөө сүнсний өгөгдөлт нь тэрийг зөв зүйлүүдийг таньж штэ. Баатар гавья байгуулна гэдэг нь те их орноо хамгаалах, ард түмнээ хамгаалах тэрийг таньж байгаа учраас тэрийг нь таниулж байгаа баатрууд нь од болоод байгаа байхгүй. Супермен, Бэтменууд чинь хүн болгоны далд ухамсарт байгаа сүнсний өгөгдөлт нь байгаа юм руу маркетингээр дүр бүтээсэн байж тэгсэн байна. Тэгвэл тэр нь манай Монголд болохоор түүх хүмүүс байгаа байхгүй. Эс үрлэг маань байж гэн те. Ингээ Чингис хаан маань байж гэн. Гэхдээ энэ үнэхээр гайхалтай хүмүүс байгаа байхгүй. Тэгээ бүр орчин үеийн түүхэнд хүртэл ингээл нөгөө анхны 7 энэ ардын хувьсгалын хөг зүйлс чинь бүр үнэхээр хаанаас шайгаад болтохооргүй. Одоо энэ Холливуд чинь нөгөө зохиол нь дуусчаад байна шүү дээ. Тэгээ дүр байхгүй, эсрэг дүрээ бүх гол дүр болгоод ингээд байна. Гэтэл бид нар яг энэ зүйлүүд чинь зохиомжтой дүр биш. Болсон дүрүүдийг тэдний баатарлаг сэтгэл нь баатарлаг үйлсэн бас бүх хүн төрлөختөнд байгаа зүйл байхгүй. Бид нар маань юуг харуулсан гэхээр хайрлах тухай, үнж байх тухай, тэ? Зорилгоосоо няцахгүй, тууштай байх тухай, нэг юм бусдын өмнөөс хариуцлага үүрдэг байх тухай тэгж чадсан учраас тэр улс маань одоо тийм хүчтэй хүн төрлөختөн ингээд нүстэ нөгөө даравч далдаж болож бултахааргүй. Чингис хаан л ингээд бүх юмдаа Чингис хааныг өгөөд ингэж байгаа боловч Чингис хаан маань нэг монголчуудыг хаан байгаа юм гэхээр таниулаад байна шүү. Төв адын Чингисийн үр сад байгаа гэх. Судар номын өлөө цаашаа үргэлжлэх үү ер нь? Ер нь үргэлжлэж байгаа. Подкастууд маань хэр үргэлжлэх вэ? Подкаст одоо Тэнгэр Монгол газар гэдэг савнгаар эхнээсээ бас явж эхэлж байгаа. Тэгээ яг энэ нэг юм мөчлөгтэй хувьсалтай байх хэрэгтэй байна л да. Тэгээд одоо бол цаг хугацаа илүү яг нөгөө бүтээгч зорьсон хөг зүйлүүдийг л хийх хэрэг гараад байна. Тэгэхээр одоо юу гэдэг нэг юм хөг байгаад. Тэгээд тэр хөг нь юу болж дүүрээд эхлээд бид нар ингээ бүгдийг тооцоолоод хийх үү гэхээр биш ингээ нөгөө манай нөгөө 9 дэх зарчим шуушаа гэдэг нэг зарчим байгаад байна шүү дээ. Тэн чинь яхаа хөглөгчөөр нөгөө хөг байгаа дээрээ л хийх хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тэгээд энэ хөг байгаа дээрээ хий гэдэг чинь одоо нөгөө үгийн аим 3 хоногтой гэдэг шиг хүн болгоныг мотивац авдаг шүү дээ. За энэ жил турчи, энэ жил гадаад хэл сурчи. Энэ жил нэг гитар тоглоод сурчи. За энэ жил нэг хоримтлалтай болъё гэд хөгөн төрдөг. Тэгээд дараа жил хийгээгүй л байдаг. Тэнгүүд тэр чинь нөгөө унтарсан байгаа байхгүй. Тэр амийг хөг гэдэг чинь нэг юм ингээд дотроос нь ундраад амилж ш. Тэрийг тосч аваагүй юм чинь дусч байгаа байхгүй. Англи хэл сурчий гэж хөг төрсөн дээр нь л яг тэр тухайн үед нь шууд шаагаад нэг ном гаргаж ирээд 5 хөг харж хэлсэн байхгүй. Тэрийг үргэлжлүүлэхгүй хоёр шал өөр. Ядаа тэр номоо аваад хажуудаа тавьсан бол маргааш нь тэр хөг нь багассан ч гэсэн нөгөө номоо хараад нэрээ гээд нэг 0 руугаа аваад орчих юм уу. Хөг зүйл байгаа байхгүй. Тэгэхээр одоо бид нар нөгөө нэг энэ монголчуудад яг тулгамдаад байгаа зүйл бол юу вэ нэхээр бүх юм тодорхой байна шүү дээ.
би өнөөдөр бүр эсрэгээр нь тодорхой байгаа учраас бүр аюу амар цаг үед амьдарч байгаа юм байна гэж ойлгоод байгаа байхгүй. Бидний угаараа утааны асуудал шийдэх ёстой. Тий. Тэр юу хийх вэ биш ингээд хийх юм тодорхой байгаа байхгүй. Төвзэрлэг шийдэх ёстой. Гэтэ энэ бүх асуудлуудыг шийдэхэд бүгдэнд нь нэг юм хаалт байгаа тийш. Тэр нь юу гэхээр бид нар ерөөсөө нэгнийг хүлээн зөвшөөрч чадхаа болчихсон. Нэгэндээ итгэж чадхаа хэлсэн. Тэгэхээр бид нар ерөөсөө юм харилцааны доголдолд орсон байгаа байхгүй. Тэгэхээр энэ харилцааны доголдлоо бид нар яаж засах юм? Тэгвэл бид нар ер нь ямар хүмүүс юм? Тэгэхээр Монгол хүн гэдэг хэнийг тодорхойлох нэг тодорхойлт хэрэгтэй шүү. Тэ? Тэгэхээр ингэ мэдээж бүх монголчууд өөр байгаа. Генетикийн хувьд ч тэр хүсэл сонирхол өссөн орчин мэдлэг боловсролын хувьд ч гэсэн өөр. Гэхдээ нэг юм голч нь болоод нэг тэднийх нь тэмдээ эднийх нь сайн шүү гэж нэг ярьдэн ш. Тэр шиг монголчууд нэг ийм шүү гэдэг хөг зүйл заал байх хэрэгтэй байхгүй. Тэгээ одоо тийм байхгүй. Яг ямар монголчууд нь мэддэхгүй. Тэгээ хэн монголчууд нь ойлгохгүй. Тэгээ эн чинь яаж нэхэд бид нар ерөөсөө үндэстэн ястнаа хүртэл ялахгүй юм чи аргагүй байхгүй. Бид нар чинь ингээд нэг юм 3 сая 800 монгол хүн байна шүү дээ. Гэтэ бид нар чинь одоо ингээд сонгуулийн жил болонгууд нэг юм бодогдоод байдаг зүйл байгаа байхгүй. Бид нар ингээд хэдэн сайднараа төвшөнөр муулаа тий. Тэгээд ингээд бараг л зарим нь бол нэг зургийг аваад бүэлг нь хологол бүгдээр л Монголын бүх улааш нар л бүх хүмүүс л сайн сайхны төлөө бүгд өргөлөөл өргөж байгаа шүү дээ. Тэгж байгаа. Гэхдээ тэгээд тэр одоо төр усаа босголсож ирсэн ийм удмын өрсүүд нь яг очиод өөрсдөө сонгуул өгөхгүй байгаа юм. Өөрсдөө яг нэр дэвшээд оролцохгүй. Тийм. Тэгээд тэр энэ нэг хөгжүүлэлт чинь нэг юу байгаа байхгүй. Тэрний талаар ач холбогдлыг бид нар бас сайн ойлгохгүй байхгүй. Өөрөө бид нар сонгуулийн улс төрийн жоохон боловсрал жоохон дутуу байна. Тэ? Тэгээ нэг жоохон нэг юм жоохон суур боловсрал нөгөө онгодуудын хэлдэг нэг мэдвэл зөхөө гэдэг шиг. Тэгмэл бид нар чинь энэ нэг юм бэлэг талын мэдвэл зөхөө мөн арга талын одоо энэ бид нар парламентын засаглалтад амьдарч ийн гэдэг чинь тэгвэл энэ парламент гэдэг чинь юу юм гэдгийг бид нар нэг юм хүм муулж биш тогтолцоогоор нь ингээд сурмаар байгаа байхгүй. Тэгэхгүй ингээд парламент гэдэг үгийг анх сонсохдоо хүм муулж танилцаад байгаа байхгүй монголчууд. Тэн чи муухай гэдгийг сонсчоор чинь тэрийг гоё болгоё гэж хүн бодохгүй ш муу юмас холоор явах гээд байгаа юм шүү дээ. Тэгэхгүйгээр энэ парламентын тогтолцоо гэдэг зүйл чи юу юм бэ? Сонгуулийн сонгогдох эрх гэж юу хэлээд байгаа юм гэдэг юмнуудыг нэг зөв ингэж тайлбарладаг. Тэгээ одоо ингээд мэдээж ингээд хүмүүс бол юу гэдэг хэзээч нэг эрүүгийн хууль уншаад хүний юм хулгай байвал болохгүй юм байна гэж ухамсарлахгүй шүү дээ. Угаасаа л энд нэг юм хүмүүжүүлэлт нь байж байгаа зүйл байхгүй. Тэр нэг тийм хол зүйл биш. Тэгэл ерөөсө хүний юм битэл ураараа хүрээ гэдэг юм чинь л тэрийг хуульчлаад нэг юм байгаа шүү дээ. Тэрэн шиг ингээд нэг юм хол гэж бодож байгаа юмнуудаа илүү ойрхон болгоод тэр үндсэн хууль гэж нэг юм жижиг юм байгаа шүү. Тэрийг ингээд ойлгохгүй нь хамаагүй нэг юм эргүүлээд уншичвал би бас хуулийн мэдлэг байхгүй. Гэтэ би онгодуудаараа загнуулж тэрийг уншихгүй. Тэгээ яг нэг бас ингээд нэг ирээл золгож байгаа болоод ингээд би ч гэсэн дотроос сууч яагаад энэ нэг төр зэсгэд болохгүй байгаа юм уу, хууль нь болохгүй байгаа юм уу гэл ингээд юм болохоор чи одоо яг над муулаад байгаа юм тэнгэртэй мэдүүлээд тэгдэг гэж байгаа байхгүй. Бид нар чи ингээд нэг онгодуудаас газраас байгалаас лусаас савдгаас хормостаас л ингээд өршөөл ирэл гуугаад байдаг. Өгж байгаа юм байхгүй. Тэ? Тэгэхээр одоо бол бид нар өгж ихтэй гэж бодоод байгаа байхгүй. Гээ ингээд өршөө гэж юу шалсан ингээд өрлөөрсөнс өршөөлөө. Тийм нэг үе байсан байна. Тэ? Яг тэгэхээр тэр хаалттай болттой үед тэр газараа зороод үүлээ ингээд хийгээд очиход чинь нэг юм дандаа дутагдaltaй хөгжүүл байна шүү дээ. Тэгэхээр одоо тэр нутлаг хөгжүүлэндээ очиход бүр ингээд тэр улаач чинь өөртөө ямар нэгэн л хөгжүүл яг хүн эзэнгүү байхад уул усаа очиод тайлж тагчаал буцчих биш. Тэр нутгийнхаа ард ирэнтэй уулзчдаг, учирчдаг, сумынхын нэмлэгээр орчдөг. Багш нараар нь ороод уулзаад сургуулийнхын номын санд нэг жоохон судар ном байд юм уу юу гэдэг тэр мэрэг өгч. Тэр чинь бүр илүү ингээд нэг дараагийн төвчний нэг тахилга болох юм болов гэж. Яг тэр өөрөө чадж гэнэ гэвэл би чадахгүй байгаа юм л та. Гэхдээ тэхийг зорих гээд байгаа байхгүй. Одоо ингээд би бас нэлээд олон жил ингээд аль болох хүн амьтандаа таарахгүй хэн шиг ингээд нэг ах дүүнэрээ ингэсгээл. Сүүлдээ өргөөнийхөө удган зардуутай ингээд шүү. За нэгэн тавьж байгаа тэр вэрэж орчих, нэг вэрэж орчих гэж яваад. Гэтэ одоо бол яаж юм нэхэр дараагийн төвшөнд яг нутгийнхаа тахилга юм хөгжүүлээд ингээд зориод очиход тэнд нутагтаа амьдарч байгаа ах дүүнэртэйгээ магадгүй ах дүүнэр нь бүгдөө нөгөөд орцсон байж болно. Гэтэ тэр нутгийн иргэдтэйгээ ард иргэдтэйгээ юм хүн холбоотой харилцаатай болох хэрэгтэй байгаа байхгүй. Тэ? Тэгээд
Тэнгүүд яг тэгэх гэхээр нэг хүнтэй танилцсаар нэг зовлон нэмэгдэх юм шиг. Нэг хүн тусалчаар ахад гурав туслахгүй бол болохгүй юм шиг нөхцөл үүсчихэд байна л та. Гэхдээ одоо өөр яах вэ? Яг бид нар ингэдэг уг нь том хайран байна. Бүгдөө зэрэг ойлгох ингэчүүл бид нар нэг хүн дээр ногд гачаа өнгөрчин тийм үү? Харин яг нэг тэгжил явах хэрэгтэй. Тэгэхээр энэ нэг хөв зүйлүүд чинь нэг энэ Монгол гэдэг нэг юм тодорхойлт байх гэдэг байна. Тэгэхээр нэг одоо хоёулаа нэг уцаар ярьж байгаа би нэг ярьсан ш. За нэг 2030 он гэхэд өнөөдөр бид нар тодорхойлж чадж нөхөр чадахгүй байгаа юм чинь. За нэг жоохон хугацаа хожоод 2030 оны Монгол хүн гэдэг нь нэг юм персона маягийн юм гаргая тий. За тэгэхээр энэ хүн бол оюун ухааны хувьд ямар чадамжтай. Сэтгэл зүрхийн хувьд юу тех юм те байгальд амьтан тайртай байх юм уу байгалаа хайрлж хүндэлдэг байх юм уу за монголчууд тийм гэдэг олуулаа тийм гэж байгаа юмнууд ингээд хуруу дараад ингээд байгаад бай биеийнхээ эрүүл мэндийн хувьд ямар тэгэл ерөөсөө энэ сэтгэл бодвол энэ аль биеийн хувьд ямар хүнийг монгол хүн гэх юм те тэгэл тэр хүн одоо уул усаа хайрлахгүй байвал монгол хүн биш гэх юм тэр хүчирхийллийн аргаар гэхээсээ илүү тэр хүний сэтгэлд нь яагаад тэр байхгүй байгаа юм яагаад тэр хүн уул усаа хайрлахгүй хүндлэхгүй мэдрэхгүй байгаа. Яагаад амьтны үрийг зовоогоод байгаа. Яагаад тэр хүүхдүүдийг хүчирхийлээд байгаа. Яагаад бусдыг нь суурж мөхлээд байгаа юм бэ гэдэг зүйлийг олох хэрэгтэй байхгүй. Тэр суур юм тодорхой болвол одоо нөө тэр сайн муу хүмүүсийн хин нэх вэ нэхэр сайн хүмүүс нэх байгаа. Хүн төрлөختний гавья сүнөөс нь урааснаас хийж бүтээсэн нь өндөр байгаа байхгүй. Тийм учраас өнөөдөр бид нар ингээд амьдраад байгаа шүү дээ. Тэгээ хитрхи муу юмнууд нь тархаад байгаа болохоос биш. Тэгвэл яг сайн юу вэ гэхээр энэ дундад сайн өөрөө хангалттай баг энэ чидээ юм шиг хүмүүс зөндөө байгаа байхгүй. Тэрийг л нэг тодорхойлоод тэгээд нэг 2030 оны за Монгол эрэгтэй хүн юм байна, эмэгтэй хүн юм байна. Монгол хөвгүүд юм байна. Тэгээд бүсгүүчүүд юм байна гэдэг нэг юм гарч ш. За тэгвэл Монголын одоо эмээ өвөө гэдэг чинь ямар хүн байх юм? Таарсантай болж настай хүний хүндлэгээс хэрэлдэт байх юм уу? Уулзаж уцсантай нэг еврол хэлээд ингэчдэг. Энд чинь миний мэдхийн саяхан л настангууд маань тийм байсан ш. Одоо болохоор фэйсбүүкээр л настай гэхээр л бараг хосрогдсон бүдүүлэг нэг интернэс олж өвдөд байгаа юм шиг. Гэтэл ингээл авдартай тэгэл нэг хүүхдэд өгч ихэргүй эмээгөө байхгүй. Штэ бүгд л байж байгаа байхгүй. Тэр энийг тодорхойлчвал тэгвэл 2030 он гэхэд Монголын нийгэм ямар байх юм? Эсвэл сайн нөгөө соёлын юм гарч ирэх хэрэгтэй байхгүй. Бид нар нэг нэгэнтэй яаж хүндэтгэлтэй харьцах юм? Нэг нэгэнтэйгээ яах юм? Энэ харилцааны юм гарч ирэх хэрэгтэй байхгүй. Энэ зүйлүүдээ бид нэг олцоод одоо яг ингээд өнөөдрийн амьдрал бид нар таалагдж байгаа нь таалагдахгүй байгаа байхгүй. Гэдэг чинь нэг юм төсөөллөөс бод байдал нэг юм байна шүү дээ. Тэгэхээр энэ нэг 30 он хүртэл нэг хийх юмнууд гараад ирж байгаа байхгүй. Тэгээ тэрийг хийгээл болоо. Нэг тийхэл юм хийхэд бол тэгэд энийг хийхэд бол нэг хоёроо өмсөөл өргөлөө өргөж бөөлчгөөл нэг тайлангуутлаа эн чинь ингээд өөр юм ярих болохгүй харин. Тэгэхээр эн чинь нэг угаасаа нэг юм чинь. Тэгэл хаач ингээд хөглөө. Тэгээ нөгөө манайхан нэг 7 хоног болгоны 4 дахь өдөр sharing day гэдэг юм хуваалцах өдөр хийдэг байхгүй. Тэгээ ер нь бол яг нөгөө нэг өдөр ажилдаа арай эрт ирээд тэгээ тэрийг ажилласан тооцоод нөгөө хов хүмүүсийнх нь одоо жишээлбэл ууланд алхах дуртай нэгэн бол алхахад яадгүй ийдгүй дизайнер бол дизайн гэдэг чинь ингээд юм код бичдэг залуучууд бол код хийхэд ийм юм байдаг шүү. Тэр нөгөө нэгнийхээ ажилтайгаа хичнээн нэг компани олон ч гэсэн нэгнийхээ хийж байгаа ажлыг таньж мэдснээрээ яах юм бэ гэдэг. Тэгээд тэрэн дээр би нөгөө яг чандман харилцаа гэдэг нөгөө манай онгодуудын бусдад хэл заа сургаж исэн сургаалуудыг бас нэг судар болгоод тэгээ тэр судрыг гаргахтаа би ингээд өөрхөн халааттай зураг мураг сакс тоглож байгаа, бөөлж байгаа. Тэгээд ажиллаж байгаа бүх зургуудаа ингээд нэг хар сон одоо өөрөө хоёр чинь ингээд нэг хүн байна гэдэг илчилсэн. Ер нь угаасаа ингээд цаашдаа бол одоо ингээд самдганыхаа ард угаасаа нуугдаад нэмэргүй юм байна гэдэг. Тэгээ ажил дээрээ бас одоо тэр миний юу байна? Дамар маань байна. Заримдаа ажил болохгүй байхаар ингээд бас мухар сүсэглэн шүү дээ. Тэгээд яг тэгээ их тийм танахны юмуд их тийм хэлбаршаад байна те. Олмол тийм евро. Энэ яг нэг Туркид явж байгаад авсан. Гэхдээ хөрхэн дуурж байгаа шүү. Тэгж шүү. Тэгээ заримдаа ингээд тоглоом шоглоомор байдаг. Ажил гараас гарахгүй наа. Ингээд сайж ирээд. Энэ бол яг нэг шууд заслуу ихээр бас үгүй. Гэхдээ дэмтэй юу гэхээр дэмтэй байхгүй. Тэгэхээр нөгөө
өөрийгөө нөгөө нуух бас илчилчгээр амар болчихсон л да. Тэгээ би тэр нөгөө тэр өглөөнөө үзэлтэн дээр ер нь за ингээд танаа те нэг захирал чинь бас юм удаач хүн байгаа. Бөө хүн шүү. За тэгээ бөө дотроо бас яхаа нэг тодорхой хэмжээнд хүмүүс таньдаг мэддэг байгууллага байдаг. Тэр байгууллага дотор нэг тодорхой хэмжээний нэг байр суурьтай хүн байдаг юм аа. Тэгээд нэг олон улсаар Европоор нэг Ази орнуудаар энэ өв соёл моёл гэдэг ингээд явчт юм аа. Гэдгийг шилэн давангүй хэлсэн. Анх сонсоод яаж байна? Бас янз. Тэр нь гайгүй. Тэгээ ер нь тэрийг хэлсэн болохоор ч бас их амар байна. Гэхдээ одоо бол яг миний хувь хүн талаас бол бас яг мөчлөгийн үе байгаад байх шиг байна. Тэгээд 100% ажил руугаа анхаарч чадж байгааг бол харамсалтай нүгөө. 100% үйл рүү анхаарч чадж байгааг бол харамсалтай нүгөө. Гэтэ аль нэгэн заавал сонгох ёстой юу гэвэл бас үгүй. Зэрэгсүүлж болно. Тэгэд одоо бол яг аль алинд нэг би өөрөө нэг дараагийнхаа төвшөнд очихын тулд бүр аль алингаас нь ахаад нэг жаахан цаг хугацааг өөртөө зориулаад, зарцуулаад тэгээд би өөрөө нэг чадамжтай болоод бусдад өгдөд тэтгэдэг хэнийгэн болвол тэр маань эргээгээд ажилд маань сайнаар нөлөөлнө, үйл хэрэгч маань сайнаар нөлөөлнө. Нэг тийм зорилготой байгаа. Тэгэхээр би бол яг энэ 2030 он гэдэг нэг тоонд энэ монголчуудад энэ бүх зүйл хэрэгтэнгүүд энэ чинь боловсролын салбар нь, эрүүл мэндийн засаглалын ингээд тэгээд энэ чинь заашгүй хэрэгтэй зүйлүүд нь арга талдаараач уншихад одоо бүх юм интернетэд байж байна. Бэлэг талын юмнууд ингээд онгодуудаас асууж болж байна. Бусдын онгодуудын гаргасан судар номууд байж болж байна. Аль эсвэл яг энэ улаанчнаар бас нэг юм одоо ингээд зүрхний эмчнэрийн хэдвэр чуулган гэж болол байгаа болол бид нэр ингээд улаанчнаар өөрсдөө тийм чуулгануудаа хийдэг болж хэлмээр байгаа байхгүй. Одоо бид нар яг энэ дараагийнхаа хөгжлийн шатанд хүссэн үсээгөө орох хэвээр. Тэгээд маш олон жуулчид ирж байна. Эрэхтэй бүх улс орноос эрэхтэй. Тэд нар чинь бүр биднээс илүү судалчаад ирээд байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүмүүсийн өмнө нэг морь унчаал нэг хорхог хийнгүүтэл би монгол хүн мундаг байгаа ёстой гэж болохгүй байна л та. Бид нэр юм гарцтай гаргалгаатай. Тэгээд тэд нар бас бид нар таалагдахгүйгээр бидний өв соёл түүхийг судлаад ирнэ. Тэгэхээр тэр нь бид нэр өөрсдийнх нь түүхийг хамгаалах мэдлэгтэй байх хэрэгтэй. Мэддэг чаддаг. Тэгээд энэ тэгэхэд бол бид нар ингээ бүгдийг нэг ингээ нөгөө ямар мэрэгжлийн түүхч болгож байгаа биш. Бүгдийг чэйждэх албагүй. Гэхдээ монгол хүний сэтгэл гэж юу байсан? Дотор нь юу багтдаг байсан? Юу ямар алсын хараатай байсан гэдэг зүйлэл олоод харчвал өнөөдөр бид нар ямар байх ёстой вэ гэдгээ болохгүй байна. Тэгээд энийг нэг товчлчвал бас л одоо ингэ би чи ингэ нөгөө хүмүүсийн их ном уншдаг хүмүүс бол номноос ишлэл авдаг шүү дээ. Би ч болохоор дандаа манай онгод нэг тэгэж хэлсэн гэдэг шиг. Тэгэхээс өөр аргагүй тий. Тантай ярилцж байгаа болохоор яг тэгж байгаа. Өөр хүмүүстэй бол нэг ийм үг өгд юм байлээ мэлээ гэж завхарлаж байгаа шүү дээ. Тэгээ. Нэгвэл тэр чинь яаж одоо заяа бол хувиршгүй зүйл мөн ч юм л тий. Тэгэхээр Монголын заяа бол ингэ байж байна. Тэгвэл тавилан гэдэг чинь юу хэлээд байна нэхэр бидний өнөөдөр байгаа энэ орон зай цаг хугацаа хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр хүмүүн заяа гэдэг чинь нөгөө заяа гэдэг чинь өвлөж аваад эзэн суугаад өвлүүлэн үлдээх ёстой. Гэдэг чинь хүмүүн заяа гэдэг чинь хүний хэвлэл бүрдэл хүн болж ийн гэдэг чинь хүнлэг байхыг л хүн заяанд эзэн болохыг хэлж штэ. Тэрийг өвлүүлж үлдээнэ гэдэг чинь уулзж байгаа учирж байгаа хүн болгонтойгоо одоо хүнлэг харьцах хэлэх нь штэ. Байгальтайгаа бүх юмтайгаа. Ингэж чадвал монголчуудын одоо нөгөө заяа дүүрэн явна гэдэг чинь зүгээр юм тосох хүлээх тухай биш байгаа байхгүй. Тосоод таниад хүлэн зөвшөөрөөд эзэн болоод тэгээ бусдад өгөхийг хэлдэг. Тэгмээд тавилан гэдэг нь яаж юм хэрэг өнөөдөр бид өөрөөр хэлбэл манжин дарлалд Монголын заяа гундуу байсан биш байхгүй. Өндөр биш дээ. Бас л байгаа. Гэтэл тусгаар тогтнолгүй байгаа нь тэр тавилан нь болчиход байгаа байхгүй. Тэгвэл тэр тавиланд бид нар яаж илээх юм гэхээр тэрэнд бол өөртөө бид нар гар бие оролцож болж ш. Заяанд бол оролцоход хэцүү. Тавиланг бол бид нар байгаа нөхцөлөө өөрчилж чадах байхгүй. Тэгээ монголчууд ийм утаа амьсгалж төрөх заяатай биш л байхгүй. Биш. Тэ? Цэнгэг агаараар амьсгалаад ингээд тунгалаг сайхан уссаар ундаалах ийм сайхан талын хүмүүс шүү дээ. Тэгвэл одоо ингээд мэдлж байгаа өнөөдөр ингээд 1 2 3 доор төрөхөд мэдлж байгаа хүүхдүүд яаж вэ? Тавилны энэ утаан донд болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энийг бид нар өөрчлөх ёстой. Энийг бол онгодод өөрчлөхгүй байхгүй юу? Тий.
Монголууд тэр заяагаа манж байгаа байхгүй юу? Тэр заяаг бидэрт ойлгуулж байгаа байхгүй юу? Бид тэр тэ цэнгэг агаар энэ тунгалаг хөгжүүд байх ёстой гэдгийг энэ мөн чанараараа хадгалж штт. Тэрийг таньж мэдж байгаа юм чинь бид нэр энэ тавилангаа өөрчлөхөөс өөр арга байхгүй. А тэрийг танихгүй байх юм бол бүр энтэйгээ эвлэрийн баг тэмцэхгүй баг нөгөө тэнгэр зай маань бүр байхгүй болоод бүр байхгүй болчих гээд баг тийм аюул байдаг. Одоо зүгээр яг орчин үеийн технологийн бизнес хийж байгаа. Од гар гээд залуу. Энэ залуугийн мөрөөдөл юу юм бэ? Мөрөөдөл. За баг мөрөөдөл гэвэл хоордоо. Ягаад гэхээр ер нь нэг юм хан байна. Тэгэхээр тэрийг би нөгөө мөрөөдөл гэхээсээ илүү зориг гэж хараад байна. Тэгэд яг чадахгүй бол чадахгүй. Тэрнээс нөгөө мөрөөдөл байгаад их юм бол дандаа хол байх гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол мэдээж надад нөгөө хувь хүндээс маш олон асуудлууд байна надад. Чадахгүй юмнууд байна. Нэг юм хувь хүний ч нэг юм алдаа дутагдлаа зан чанарууд маш их байна. Гэхдээ ер нь бол нэг юм Монголд нэг яг миний мэдрээд хараад байгаа шиг хөг зүйлүүд нь цөөн хэдэн хүмүүс биш. Нийтээрээ нэг ийм хандлагатай хөвгтэй болвол бүгднгийнх нөгөө бүтээмжийн дээшлэн гэж бодоод байгаа байхгүй. Тэр нь над чиг бол гэсэн үг биш байхгүй. Өөрөө өөрийнхөө тэр өвөг дээс гэдэг зүйлдээ хүндэтгэлтэй хандлал. Тэр нөгөө талархал гэдэг хөг зүйл маш ховор юм байна. Энийг бол би өстө 10 хэдэн жил ингээд онгодороо ингээд хэлүүлээд байхад би тэгээд баярлж л байна штэ. Баярлаа л вэ. Гэдэг л хандлага байсан байхгүй. Яг тэр нөгөө чин сэтгэлээсээ талархаж мэдээгүй учраас баярлал байсан байгаа байхгүй. Гэтэл яг талархна гэдэг чинь бол ерөөсөө тэр бүх жаргал зовлонгийг ойлгоод ингэж мэдж байгаа зүйлээ мэдэрчиж эсвэл мэдэрч байгаа зүйлээ мэдэж авчиж гардаг бүр юм хандсан ховршгүй хөгжүүл юм байна л. Одоо нэг хөөр зугаа зингэл баясал бол нэг ингэж хойромтхай сэтгэл хөдлөл ба штэ. Гэтэл нэг хүнд чин сэтгэлээсээ талархсан бол та тэр хүн сайн ч юм уу муу ч юм уу тэр талархсан сэтгэл хийж ховршгүй байгаа байхгүй. Тэ. Тэгэнгүүт л яг энэ удамдаа талархна гэдэг чинь хүн болгон удамдаа талархчвал тэгэл мэдээж энэ одоо энэ олон гэр бүлийн салалт хаахцал маш олон юм байгаа шүү дээ. Тэгэл ингээд нэг удмаа дорд үзэлтэй манайхан гэж нэг ингээд гэж биш. Гэтэл энэ чинь анх хүн төрлөختөн үүсэл тэр одоо энэ өдий хүртэл хэдэн мянган жил те 20-30 мянган жил ингээд удмаа үлдээн гэдэг чинь амьтны хувьд агуу том үйл хэрэг байгаа байхгүй. Тэнгүүтлээ ингээд сүүлийн 9 үеэ бодоход бид нар чинь ерөөсөө энэ дэлхийн 1-р дай, 2-р дай, тэгээ хэд хэдэн удаагийн одоо байгалийн гамшигуд, тэгээ ковид л гэдэг өмнө SARS гэж бас тахлууд ингээд зөндөө болж байгаа шүү дээ, тий. Тэгэхээр бидний энэ 70 тухын сурвч энэ айдс, энэ нөгөө траума гэдээ байгаа юмнууд ингээд сүнсний өгдөл байгаа байхгүй. Ялангуяа сүүлийн нэг юм 9 үе дотор бол бид нар чинь манжийн дарлалд байсан байна, хэлмэгдүүлэлт үед байна. Ингээд энэ биднийг бүр сүнсний төвшөнд эмтэлсэн гэмтээс юмнууд байгаа байхгүй. Тэгэхээр тэр дунд удмаа аваад үлдээд ингээд бид нар ингээд мунхаг тэнэг болсон ч хамаагүй бид нар байж ин гэдэг чинь асар их өвдөлт, асар их зовлон шанал зүдгүр байгаа байхгүй. Тэрийг бид нар чин сэтгэлээсээ ойлгоод мэдрээд тэгээд одоо бид нар тэгвэл бидний энэ цаг үе чинь тэдний хувьд нөгөө олимпийн найдар гэж ярьдаг шиг тэрний төлөө бидний төлөө бидний өнөөдрийн энэ нөхцөлийн төлөө өөрийгөө золсон маш түүхэн юм байгаа байхгүй. Тэгээ энэ одоо халах хоёрдын Монголын хамгийн сүүлийн иргэний дан ч гэсэн нэг тийм хөгжил байна шүү дээ. Энэ өнөөдрийн Монголын төлөө биднэрт ийм нөхцөлийн төлөө л энэ аргагүй ирхэн тийм хөгжил болж ш. Тэгэхэд тэрийг бид нэр ингээд ойлгоод ухаарад одоо энэ талцаж ахиж тийм алдаа гаргахгүй ахиж тэгэж одоо юу гэдэг халах хоёрдоо муутахгүйгээр нэг Монгол гэдэг ойлголттой байхгүйгээр тэгэл наадан болохоор л харин ингээд нэг хоёр тал хуваагдаж болохгүй л байна л да. Харин манай өө том гэдэг хуваагдлагч бас болмоор байлмаар байдаг тийм ээ. Харин яг тийм яг улааш нарт бол бас байна. Маш их байгаа. Тэгээд яг хөвгөд нэг алдаа байгаа юм чинь одоо тийм тэр ойлгуулжвал тэгээ засч чадна.
Тий. Угаасаа нөгөө тэр чинь нуусан чинь нуухдахгүй зүйл байхгүй. Алдаа байгаа шүү дээ. Байгаа юм чинь байгаа хүлэн зөвшөөрөөд энийг харин бид нэр яаж дараагийн үе рүүгээ авч явах юм. Тэгээ яг мөрөөдөл гэж хэлээд байгаа бүх зүйл нь бол яг л нөгөө юу юм бэ? Бид нар нэг төөрөхгүй бодолдгүй. Амьдрал хүч чаддаг. Амьдрал чадвал өвхөж чадна гэдэг юм байлээ. Тэгэхээр нэг юм зовлонгүй. Тэгээ нэг айхтар гаваа гэхээс илүү ер нь тэр зүйлүүд нь хэзээ нэгэн цаг тэнийг гаваа болж магадгүй. Гэтэ тэр гаваа гэхээсээ илүү яг өнөөдрийнхөө амьдралын төлөө өнөөдрийнхөө цаг хугацааны төлөө хийх зүйлүүд нь хожин тэр чинь ямар ч гоё эдгээр шиг юм хин нэгэн урамшуулт юм уу яад нэг юм болж магадгүй. Ер нь урамшуулна л да зүгээр хоосон очлох үлдэх юм гэж байхгүй хэл та. Тийм. За хоёлаа яриагаа энэ хүргээд тэгээд 2 дугаар хэсэг рүү орох уу? Тий да. Тэгэл манайх бол нэг юм. Өнөөдөр бүтэн сая өдрийн орой ажил дээр мөн ингээл хүмүүс байж байна. Тэгээ Монгол бол бас айгүй их юу л боломж байгаа. Тий. Арга болоод бэлгийн тал дээр маш их боломж байгаа. Тэгэл энэ зүйлээ бид нар ерөөсөө үн цэнэ улам алдаад байна. Бидний инфляц гэж жил болгоо ярьж байгаа тий. Тэгэл гэхдээ бидний үн цэн улам өксөд байгаа байхгүй ууг нь. Яг юм урсгаж байгаа улснаас шууд тутгаад аваад ууж чаддаг ус дэлхийд одоо хэд байгаа юм. Хаа дуртай газараа хоноглож болох ус хэд байгаа юм. Хаа дуртай газараа ил гадаа түлчээд ингэж чадж байгаа ард түмэн хэд байгаа юм. Энэний төлөө бид нар аялал жуулчлал эдгээр хөгжүүлэхдээ энийг байгалаа авч үлдэх нь юу болж байгаа байхгүй. Улам үн цэнтэй зүйл бол. Тэрнээс тэрийг байшин болгоод бол үн цэн алдчихна. Тэгээ тэрийг зөвхөн одоо ингэ нэг манайх яг ярьж штэ хэдэн бөөнөрл нэг уурхаа эхлүүлээл нэг хөгжил ярихаар л нэг хэдэн их орончноор хэдэн бөөнөр нийлээл нэг юм муухайг тэнэг бизнес ухаан байхгүй. Ингээд байна гэдэг тий. Гүү тэр чин зарим нэг нь бол үнэхээр бизнес ухааны хувьд тэнэг шийдвэрүүд байгаа байхгүй. Үн цэнэ ямар ч ашиггүй гэрээ хэлэлцээрүүд хийгээд байгаа юм. Ашиггүй бизнес төлөвлөгөө боловсруулаад байгаа юм. Тэр бүх зүйлийг яг нэг талаас нь шүмжлэх биш. Тэ? Одоо яг юм тэр судлаачт нь давхар юм бөө хүмүүс нь ийм учраас гэдгийг бүр нэг юм арга билэг хослуулсан байдлаар л юм шийдвэрүүдийг гаргадаг болох нэг одоо мөрөдөл юм уу? Тийм байж болох. Яг л тэр монголчууд өөрөө бэлэг чанараа дээдэлдэг арт юм багхгүй. Гэхдээ маш логик сэтгэлгээтэй. Маш зарчимч. Тэгэхээр яг энийгээ бид нэр яг ингээл хэвшмэл хөгжүүл байж болно. Тэгээ барууных нэг бол ерөөсөө шашин шүтлэхгүй, итгэл үнэлэхгүй, шинжилгээч тийм биш шүү дээ. Бүх эрдэмтэд нь сүсгэлдэг зүйлтэй. Тэр нь хэн байх нь үл хамааралтай байхгүй. Тэ? Тэгэхээр яг энэ сэтгэлийг бид нар нөгөө шинжилгээнээс дотоо судалж авч бөө мөргөл шашин шүтлгээ бүгдийн дотор бүх юм нэг оромтуулж нэг дутуу хаагсан мэдлэгтэй төвөнгөтлөө дэлхийн юм байгаа гэл нэг юм барууны бодол зүүнний бодол гэдгээ ялгаагүй байж би барууны хүн зүүнний хүн гэдээ байж болохгүй байхгүй. Тэгэхээр ерөөсөө дүр хэсгээ бүгдөө болол бүгдөө мэдэхгүй байх чадахгүй байх гэдэг бүгд хүлээн сайн зөвшөөрж байгаад за одоо бүгдөө асар богино хугацаанд алдаанууд байгаа. Зас яг нэг удирцсан хөгжих те 6 дугаар ангид орохгүй дээ 5 дугаар ангийн бодлогоо бодож чадаагүй бол дэнэр хичээгээ 6 дугаар ангид муу сурснаасаа окей зуны амралтаараа 5 дугаар ангийнхаа бодлогоо бодчих хэрэгтэй байхгүй. Тэгээ нэг тим үе шатрал маш хурдан бүгдөө орох хэрэгтэй. Тэгээ манай улаач нар маань маш олон юм шинжлэх ухааны суурьтай тэгээд ийм юу гэдэг өв соёлоо дээдэлдэг үндэстэн бол дэлхийд маш ховор байгаа. Ер нь бол уг нь гараад ирүүлж энэ хэдэн том компаниудыг бол ингэж бацчмаар л л та. Энэ жалганаас л хэдүүсээ гарчмаар. Тийм. Тэгээ энэ өөрөө баг айгүй том үнцэн болж болохоор байгаа. Тэгээ энэ их асуудлаа бид нар шийдэж чадах юм бол дараагийнхаа юмнууд зөвхөн Монголоо сайжруулах гэдэг бол Монгол яг үндэ сайжрахгүй. Хуулийн нэг утсаар ярьж би нэг хэлсэн. Хүн нөгөө бэзэд гэрээсээ төрөө зас гэж байдаг бол бүлээ бодж иж бие заст юм байна. Төрөө бодж иж бүлээ заст юм байна. Тэнгэрээ бодж иж төрөө заст юм байна. Тэгэхээр эн чинь тэнгэрээ бодно гэдэг чинь нөгөө хүн төрлөختнөө бодж иж их Монгол улс ерөөсөө л
Монголын хүн төлөө хааныхаа төлөө биш байсан байгаа байхгүй юу? Аа. Тэр манай хаа маань яасан бэ гэхээр Монголын төлөө биш хүн төрлөختний төлөө байсан учраас хүн төрлөختнийг Монгол болгож боолчлыг халаад тэгээ хөлийг нь итгэл үнэн шашин шүлгийг нь ховсохгүйгээр өөрөө өөрийнх нь үн цэнийг нэмэгдүүлж өгсөн байгаа байхгүй юу? Тэгэхээр манай өвөг дээдсүүд маань тэр дундад 100-д 12 3 дугаар 100-д хүн төрлөختнийг хүмүүн зайд хөтөлсөн бол одоо бидний энэ 21-р зуунд бид нар хүн төрлөختнийг энэ эзэн эрхэнд юмда эзэн байх тухайд байгальда амьтадда өөрийнхөө цаг хугацаанд заяанда эзэн байх тухайд хөтлөх нь бидний үүрэг гэж бол би ойлгоод байгаа юм. Тэгээ тэрийг ойлгоод байгаа учраас одоо хийж байгаа хөгжүүл маань нэмэрхүү байна. Бэлэг даалын одоо хийж байгаа одоо хар сон гэдэг дүр маань нэг төмөрхөө байна гэтээ. Сайн бол биш. Төгс бол биш. Гэтээ ямар ч үсэн нэг юм танигдж, мэдэгдэж, үйлдэлж байгаа сайн тийм үү? Тэгэхээр улам сайжирна, улам сайн болно. Тэгээд сайн болох байхаа. За тэгнэ. Тэд бол яг одоо нэг бол онгодтой ярьжсэн, нэг бол хувантай ярьжсэн. Энэ хоёрыг ингээд нэг зэрэг харуулах нь өөрөө бас манай ярилцлагын төөхөнд бол цааш нь үзэгдэл болох гэдэг байхгүй. За. За. За шинэ юм хийцээ. Тэгээ. За